Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Өнөөдөр би та бүгдэд үр тариа хураагчийн талаар ярьж өгөх болно. Бурхны үгэнд энэ үнэхээр чухал бөгөөд Библиэд 4 өөр төрлийн хөрсөнд таригдсан 4 өөр зүрхний талаар сургаал зөвөрлөл гардаг. 4 өөр нөхцөл байдалд байгаа 4 өөр зүрх сэтгэлийг өгүүлэх бөгөөд эдгээр зүрх сэтгэлүүд Бурхны үгийг сонсож байгаа болон сонсохгүй байгаа талаар өгүүлэх болно. Өнөөдрийн байдлаар олон мянган хүн өсөн үржээд олон сая хүмүүс дэлхийд даяар зурагтаар энэ хичээлийг үзэж байгаа бөгөөд зарим хүн бусад хүмүүсийн хэлсэн үгнээс миний хэлсэн үгийг илүү хүлээж авдаг. Зарим нь миний хэлснийг сонсож амьдрал дээрээ хэрэгжүүлснээр амьдрал нь өөрчлөгддөг бол зарим нь ямар нэг үйлдэл хийж амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Зарим хэсэг нь хэлсэн үгийг тунгаан анхаардаг бол заримынх нь бодол хаа сайгүй явж байдаг тул харахад энийгээд сууж байгаач юу ч олж авдаггүй. Учир нь тэд сонсдоггүй. Өнөөдөр би та бүхэнд эдгээр 4 зүрх сэтгэлийн тухай ярьж өгөх болно. Та аль нь байх вэ гэдэг дээр шийдвэрээ гаргаасаа гэж хүсэж байна. Энэ зүгээр л нэг хурал биш юм. Ер нь би дэлхийд даяар яваад л зүгээр нэг хурал зохион байгуулдаг хүн биш л дээ. Би энийг хийж байгаа нь Бурхан миний амьдралд ажиллаа хийсэн учраас таны амьдралд ч бас ажиллаа хийх болно. Хийхийг хүсэж байгаа гэдгийг танд хэлхийг хүсэж байна. Би таныг сайхан амьдралтай байгаасаа гэж хүсэж байна. Есүс сайхан амьдрал өгөхөөр амиа өгсөн. Таныг хийх зүйл та өнөөдөр миний хэлэх зүйлсийг анхааралтай сонсвол танд боломж нээгдэх болно. Үгийг сонсоод түүнийг амьдралдаа хэрэгжүүл. Сонсоод хэрэгжүүлэхгүй бол ямар ч хэрэггүй юм. Та олон зүйл сонссон ч түүнийг үйлдэлээрээ харуулдаггүй бол зүгээр л мэдлэгтэй бардан болж бусдад юу хийхийг заадаг нэгэн болно. Та амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол таны амьдрал тань өөрчлөгдөхгүй. Зүгээр л Библийг уншаад л тодотгоод сонсоод байх биш. Харин сонссноо хэрэгжүүлэх юм. Ийм газар ирж байгаа гол зорилго бол би энийг үйлдэх болно. Эсвэл би энэ тал дээр илүү зүйлийг хийх хэрэгтэй. Эзэн минь ээ, би энд байгаадаа баяртай байна. Өөрийгөө хөгжүүлэх болно гэдэг үгээр урам авах хэрэгтэй. Та өдөр тутам Христчиг болж өсөхийн тулд биш бол чуулган руу яваад байх шаардлага байхгүй юм. Энэ бүгдийг ойлгох хэрэгтэй. Зарим хүн ямар байдаг гэхээр би ч нэм гараг бүр чуулганд явж байгаа гэдэг. Тийм бол сайн л байна. Гэхдээ та маргааш нь пастрын хэлсэн үгнээс санаж байна уу? Танаас нэг хүн өчигдөр чи Joyce хичээлээс юу сурсан бэ гэж асуухад та сайн мэдгүй байна. Гэхдээ үнэхээр гоё хичээл байсан гэж хэлж болохгүй. Энэ сургаал зөвөрлөлийн сонирхолтой нь Есүс дагалдагч нартаа чи энэ сургаал зөвөрлөлийг ойлгохгүй байвал өөр ямар ч сургаал зөвөрлөлийг ойлгохгүй гэж хэлсэн. Хөөх гайхалтай хэлсэн байх шүү. Есүс дагалдагч нартаа чи энэ сургаал зөвөрлөлийг ойлгохгүй байвал өөр ямар ч сургаал зөвөрлөлийг ойлгохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр цааш нь Марк 4:24 тэр тэдэнд та нар сонсож байгаа зүйлээ анхаарах тун өөрсдийнхөө хэмтсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно гэсэн. Нэмж өгөгдөгч болно. Дахиад хэлээд үгэй. Та нар сонсож байгаа зүйлээ анхаарах тун өөрсдийнхөө хэмтсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.
Бодол болон судалснаар нэмж өгөгдөгч болно. Би өөрийн зүгээс хийх зүйлээ хийх хэрэгтэй. Та өөрийн зүгээс хийх зүйлээ хийхгүй бол цагийг сайхан өнгөрөөж байж болно. Гэхдээ илүү сайхан өнгөрөөгөөсэй гэж би хүсэж байна. Та өөртөө энэ цагийг гаргачаад эндээ харамсаасаа гэж хүсэхгүй байна. Би энэ конференцэд очиод ийм зүйлээр амьдрал маань өөрчлөгдсөн гэж жилийн дараа ч гэсэн санаасаа гэж хүсэж байна. Тийм ээ. Нэг эмэгтэй надад түүх ярьсан. Үнэхээр гайхалтай түүх. Би та нарт ярьж өгнө. Хэдэн жилийн өмнө энэ эмэгтэй миний конференцэд оролцсон байсан. Мөн энэ эмэгтэй хүчирхийлд өртөж олон хэцүү зүйлийг туулсан. Тэгээд конференцийн дээр надтай уулзаад би яагаад асуудлаа ялж чаддгүйгээ энэ амралтын өдрүүдээр мэдэж авлаа гэж хэлсэн. Тэгээд тэр цааш нь таны зааж байхыг сонсоод дараа нь бид өөрсдөө ярилцдаг байсан. Тэгээд цааш нь тэнд байгаа олон эмэгтэйчүүд адилхан асуудалтай байгааг олж мэдсэн. Гэхдээ тэд бүгдээрээ ялалт байгуул чөлөөлөгдсөн байхад харин би л тийм биш байлаа гэсэн. Тэгээд тэр би тэдний ярьж байгааг сонсож байхдаа тэд Бурхны хэлснийг биелүүлсэний дараа амьдрал нь өөрчлөгдсөн гэж хэлсэн. Тэгээд гэхдээ тэр хүмүүст хэлсэн бүгдийг Бурхан надад ч бас хэлсэн гэдгийг та мэдхүү. Ялгаа нь гэвэл би амьдралдаа хэрэгжүүлээгүйд байгаамаа гэж хэлсэн юм. Миний том хүү найдварын гарыг авч явдаг. Тэгээд тэр нэг удаа аав та хоёр над руу залгах болгондоо намайг засаж залруулдаг гэж хэлсэн юм. Тэгээд тэр гэхдээ өмнө нь Бурхан намайг засах гэж хэдэн удаа хэлсэн. Тэгээд намайг сонсохгүй болохоор та нараар дамжуулан хэлдэгэ гэж хэлсэн. Аль нь хэцүү байдаг гэж бодож байна. Бурхан бидэнтэй байнга ярьж үргэлж хийх зүйлийг харуулдаг. Бид энэ конференцээр дамжуулан амлалт өгөх болно. Эхлээд Бурханы хэлсэн бүгдийг сонсох болно гэсэн амлалт өгцгөөе. Тийм шүү. Бурхан бидэнд асуудлаас гарах хариултуудыг бэлдсэн байгаа бөгөөд тэр бодлоо өөрчилдөг болохоор түүнийг тоохгүй байгаад нэмэргүй юм. Тэр танд зориулж илүү хэлбэр аргыг олсон байгаа гэж бодож байвал энд үрч байна. Харин мэдэж байгаа зүйл бол энэ өрөөнд сууж байгаа хүн бүрт Бурханы үг адил тэгш эрхтэйгээр үйлчилдэг. Ямар ч хүнийг илүүд үзнэ гэж байхгүй. Үгийг суралцж байгаа хүний дотор үг ороод зүгээр л мэдээлэл болж очдгүй. Харин зөвхөн нэг л удаа биш, амьдралын турш амьдралд биелэлээ олж нөлөөлөх хэрэгтэй. Та ганцхан буруу зүйл хийгээд амьдралтай замбраагүй болчихдгүй учраас та ганц удаа үлдээд амьдралаа шулуун болгоно гэж байхгүй. Тэгэхээр Бурханд өөрийгөө даатгаад түүний хэлсэн үгийг дахин давтан хийх хэрэгтэй. Тэгснээр Бурхан миний амьдралыг өөрчлөсөнгүй гэж хэлэх ямар ч шаардлагагүй болно. Би өнөөдөр танд баг зэргийн хариуцлага үүрүүлмээр байна. Үгийг судалснаар амжилтанд хүрдэг биш, харин сонссон үгээ хэрэгжүүлснээр таны амьдрал ялалт эрэх болно гэдгийг мэдэж авмаар байна. Амен. Тийм шүү. Өөр тариа хураагчийн тухай сургаалт зөвлөл Марк 4:1-9. Тэрээр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн рүү асар олноороо хурдан цугласан тул Есүс нууранд байгаа завин дээр гарч суув. Хурсан олон бүгд нуурын захаар газраар байлаа.
Есүс тэдэнд олон зүйлийг сургаал зөвлөлөөр заажээ. За, тэгээд сургаал зөвлөлийн түүхээ ярьсан. Тэр сургахдаа ийн айлдав. Сонс. Үзэх түн. Тариачин үр суулга хар гарчээ. Түүнийг үр цацхад зарим нь зам хаваар унаж, шувууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багтай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчин хатжээ. Зарим нь хогийн ургамал донд унахад хогийн ургамал ургаад тэднийг боомлов. Ингээд тэр ургац өгсөнгүй. Зарим нь сайн хөрсөнд унан ургаж өссөөд 30, 60, 100 дахин их болжээ гэд. Тэр дахин хэлсэн нь сонсох чихтэй нь сонсох түн гэж хэлв. Тэр зам хаваар хаягдж байгаа өрнүүдийн талаар бид нар тийм ч их бодоод байдаггүй. Тэрээр хэлэхдээ сонсох чихтэй нь сонсох түн гэж хэлв. Үүнхээр тэрний хэлж байгаа санаа бол за би хүн бүрт зориулаад үг хэлж байна. Тэгээд цааш нь сонсох түн гэд сонсох чихтэй гэж хэлж байна. Сонсох чихтэй. Библиэлд дуулууртай чихийг хөвч хөндүүлсэн чих гэж хэлдэг. Нэг л зүйлийн тухай хэлж байгаа боловч хүмүүс зүрх сэтгэл тухайн үеийн нөхцөл байдлаас болоод зарим нь сонсогчгүй өөрөөр хүлээж авдаг. Зарим нь сонсох дургүй байгаа учраас хийхээсээ ч өмнө гараад хайчихдаг. Өнөөгийн дэлхийд бидний мэддэг дэлгүүр болон тариаланчид механикцсан болохоор тариа тарих нь өөр болсон. Харин Есүс тэр үеийн соёлтой ойр жишээг авч тайлбарласан. Энд гарч байгаа сургаал зөвлөл Есүсийн үеийн тариалан тарих талаар ярьсан бөгөөд Есүс үргэлж тэр үеийн соёлтой ойр жишээг ашигладаг байсан нь хүмүүсийг ойлгоход амархан тийм үгийг дамжуулж байсан. Маш их баян л биш бол эрт үед хүн болгон л амьдрахын тулд тариа тарьдаг байсан. Манай эмээ цэцэрлэгтэй байсан бөгөөд цэцэрлэгт нь ажиллаж үзсэн болохоор тариалах талаар бага зэрэг мэднэ. Би тариаланч биш. Гэхдээ тариалах талаар бага зэрэг мэднэ гэсэн үг юм. Та нарын зарим нь цэцэрлэгт ногоо тарьж ч юм уу ядаж цэцэг тарьж үзсэн байх. Тэгэхээр үр тарихгүйгээр цэцэг ургахгүй гэдгийг мэдэж байгаа гэж бодож байна. Амен. Энэ дэлхий дээр үр тарих цаг байна. Хураах цаг байна. Та үрээ газарт буулаад хэсэг хугацааны дараа үр жимсээ хураах болно. Үр тарихч бол ариун сүнс юм. Тийм ээ. Тэр өнөөдөр миний амийг ашиглан Бурхны үгийг ариун сүнс таны амьдралд тарьж байна. Та энийг хүлээж авч сонсвол нэг зүйлийг бариад авчлаа гэсэн үг бөгөөд мэдээж энд ярьсан үг болгоныг санахгүй байх. Одоо юм хөгжөөд Библийн ишлэлүүд ч энд гарч байгаа болохоор та нар Библиэж харахгүй. Эндээс харах боломжтой байгаа. Амьдралд бүх зүйл амар хялбар болж байна. Миний зааж байгаа бүгдийг та компьютераас агаад олоод авах боломжтой болсон. Тийм биз дээ? Та хүссэн бүх зүйлээ иймэрхүү маягаар олоод үзэх боломжтой байгаа. Тэгэхээр би дуртай нэг зүйлээ уншаад өгье. Хүн болгон Бурхантай илүү ойр байх боломжтой. Хэр зэрэг цаг зарцуулах нь танаас шалтгаална. Бурхан хэдхэн онцгой хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүст л түүнтэй дотн байж бусад хүмүүст боломж байхгүй гэсэн зүйл байхгүй. Тийм ээ? Бид өөрсдийн цагтаа юу ч хийж болох боломжууд байгаа бөгөөд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Энэ сургаал зөвлөл зарим нь сайн, зарим нь муу ажилласан гэж байхгүй. Харин унсан үр ургахдаа зарим нь бусдаасаа сайн байсан. Тэгэхээр өнөөдрийн миний тарих үр бол гайхалтай төгс юм.
Энэ бол эрүүл үр юм. Үнэхээр гайхалтай үр байгаа. Үүрэнд буруу зүйл гэж байхгүй. Тиймээс үрнээс буруу хаах хэрэггүй. Энэ бол сонсож байгаа нэгнийг хүлээж авах зүрх нь ямар байгаагаас шалтгаалах юм. 4 янзын хөрс байна. 4 өөр зүрх сэтгэл байна. Эхнийх нь хатуу хөрс байна. Тэр нь тариаланчид хэцүү. Яагаад гэвэл тариаланчид хүзүүндээ цүн хүүрээд дүүрэн үр хийчихсэн. Түүнийг хаасайгүй цацаж байна гэсэн үг юм. Энэ өнөөдрийн миний хийж байгаа зүйлтэй адилхан. Би үгийг цацаж байна. Бид энд Охайо мужид хэдэн мянган хүмүүс энд байна. Тэгээд дээрэс нь энэ үгс бичлэг болоод 100 гаруй өөр хэлээр дэлхий даяар орчуулагдсан тараагдж байгаа. Өнөөдөр бид тарж байна. Бид үр цацаж байна. Гэхдээ зарим хүмүүс зургтынхаа хажуугаар өнгөрөнгөө бас л Библийн талаар нэг нь үлээж байна гэдэг. Учир нь тэдний зүрх сэтгэлд асуудал байна гэсэн үг юм. Энэ тэдний байгаа байдал. Зарим хүмүүс над шиг хүмүүсийн эсрэг байдаг. Тэд өөрсдөө ч яагаад ийм байгаагаа мэддэггүй. Бид ч бас итгэдэг. Гэхдээ яагаад гэдгийг хариулж мэддэггүй. Зарим хүмүүс хэлж байсан. Бид нар тийм ээ л гэдэг. Тийм ээ. Зарим үр нь хатуу чулуурхаг хөрсөнд, зарим нь өргөстэй газар унсан бол зарим нь сайн хөрсөнд унсан. Тэр цугласан олонд шууд тайлбарлаж хэлж өгөөгүй. Харин дараа нь Есүс дагалдагч нараа тусад нь авч яваад та нар энэ сургаал зөвөрлөлийг ойлгохгүй бол бусад сургаал зөвөрлөлийг ойлгож чадахгүй гэж хэлсэн. Би энэ хичээлийг бэлдэж байхдаа ч энэ талаар гүнзгий сайн бодоогүй байсан бол энэ чинь их чухал юм байна гэж мэдэж авсан. Тэрээр хэлэхдээ та нар энийг ойлгохгүй бол бусад сургаал зөвөрлөлийг ойлгохгүй гэж хэлсэн. Есүс яагаад энэ зүйлийг хэлсэн талаар нухацтай үзье. Эхлээд хүмүүс Есүсийг яагаад ирснийг мэдэхгүй. Сайн ойлгохгүйсэн. Тэр хувьсгал авчирсан бөгөөд бүх зүйлийг хөмрүүлсэн гэж хэлж болно. Зарим хүмүүс юмыг хүмүүсийн хизээж харж байгаагүйгээр эхлүүлдэг. Тэгснээр том өөрчлөлт авчирдаг. Хүмүүс түүний энэ өөрчлөлт хувьсгалыг ойлгохгүйсэн. Тэд түүнийг сонсож байсан бөгөөд түүнийг улс төрийн шудраг бус байдлыг эсрэг босно. Тэгээд дэлхий дээр хаанчлалаа байгуулж энэ дэлхийг захирна гэж бодсон. Дагалдагчид бол үнэхээр тэр хааны газар хаанчлалаа байгуулж тэд өөрсдөө чухал хүмүүс болж тэр тушаал өгч бүх зүйлийг зөвхт болгоно гэж бодсон. Есүс эхнээсээ сургаалаа номлож байсан бөгөөд тэрээр Бурхны хаанчлал энд байна гэж үйлчлэлээ эхлүүлж байсан. Тэр эхнээсээ л өөр төрлийн хаант улсыг танилцуулж байсан бөгөөд энэ хаант улс бол бидний амьдарч байгаагаас өөр. Тийм хаант улсын талаар танилцуулж байсан. Есүс Христэд итгэгчид бид өөр төрлийн хаант улсад амьдардаг бөгөөд энэ бол нууц хаант улс учраас итгэгч биш л бол хэн ч ойлгохгүй. Бид бол ойлгодог. Харин бусад хүмүүс ойлгохгүй. Амен. Би конференцтэй цувралаар бидний амьдарч байгаа нууц хаант улсын тухай зааж байсан бөгөөд би шал өөр хаант улс гэдэг нэрээр заасан. Яагаад ийм нэр өгсөн гэхээр энэ хаант улс бол энэ дэлхийн хаант улсаас эрс өөр юм. Та илүү авмаар байвал өөрт байгаагаа өгөх хэрэгтэй. Та нэгдүгээрт баймаар байгаа бол сүүлжинх байхад бэлэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн таны боломжийг авсан тэгээд шудраг бус хандаж байгаа бол тэр хүмүүсийг үзэн ядаж цахиа өрөх хэрэггүй, зүгээр л мартаж хаяхад болно. Тийм шүү, та илүү их баярлах хэрэгтэй байгаа биз? Аврагдаагүй хүмүүс ямар ч сонголтгүйгээр үзэн яддаг. Тэд өшөөгөө авахыг хүсдэг бөгөөд маш их хорсолтой байснаас болоод үзэн ядагчаа идэж амьдралын боснуулмаар байдаг. Тийм үү? Гэтэл бидэнд бол өөр байдаг.
Бидэнд Бурхан боломж өгсөн. Тэр бидэнтэй буруу харьцан хүнийг ч өрөвдөх боломж өгч бид яг л Есүс шиг аав минь энэ хүмүүс юу хийж байгаагаа мэдэхгүй учраас тэднийг уучлаарай гэж хэлдэг. Тэр Бурхны хаант улсыг нууцлаг хаант улсыг хамгийн сайнаар нь төсөөлөхийг хүсдэг бөгөөд Бурхны үгийг сонсож ойлгоод түүний үгийг амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал юм. Би энэ номон дээр хөгс ямар их хүчтэй гэдгийг бусад хүмүүст яаж хэлэхээ ч мэддэггүй. Майк өнөөдөр надтай хэдэн гэрчлэл хуваалцсан бөгөөд тэр нь үнэхээр гайхалтай. Амиш хосуудын эхнэрүүдийн нэг нь надтай уулзаж тэгээд тэр бас над шиг хүчирхийлэлд өртсөн. Тэгээд тусламж хайж байхдаа Можи номын сангаас миний номуудыг олж уншсан гэсэн. Тэр оюун ухаан тулалдааны талбар номыг уншсан. Тэгээд амьдрал нь өөрчлөгдөж одоо тэр хичээл зааж байгаа гэсэн. Миний номноос болоогүй. Харин Бурхны үгнээс болоод ийм зүйл болсон гэж би бодож байна. Тиймээс л Бурхны үг бол гайхалтай хүчтэй юм. Тийм учраас л та өнөөдөр баг зэрэг хүүтэн боловч энд ирээд сууж байгаа. Бурхны үг нь хүч байдаг. Та Бурхны үгийг сонсож байхад зүгээр л үг сонсож байгаа биш. Харин гайхалтай хүчтэй Бурхны үгийг сонсож байгаа. Бурхны үг бол хоол шиг юм. Та хоолоо залгаад огт зажилахгүй байх юм бол ямар ч шимт хижээл байхгүй болно. Та намайг ойлгож байна уу? Бурхны үг ч адилхан юм. Та өнөөдрийн ярьж байгааг сонсохдоо зарим тань юм авч байгаа, зарим нь үгүй. Энэ юунаас шалтгаалах вэ гэхээр та Бурхны үгийг аль хэдийн мэддэг бол зарим нь барьж авч харин зарим нь өнгөрөөж байгаа. Гэхдээ хараад амьдралдаа хэрэгжүүлэх тань чухал шүү. Тийм шүү. Та энэ сэдвийн талаар бичээс дээрээс олж аваад тодорхойлох үгсийг олоорой. Танд ямар чухал болохыг хараад та гайхах болно. Та Библиэс эдгээр ишлэлүүдийг олоод уншиж байхдаа танд энэ бүгдийг хэн нэгэн уншиж өгч байна гэж бодоод уншаад үзээрэй. Та бодлоо хэмжиж үннийг сонсож судлах болно. Бид энэ талаар сайн бодож үзэх хэрэгтэй. Бидний өмнөөс хэн нэгэн бүгдийг хийж өгч байгаа. Амен. Есүс хувьсгал авчирсан бөгөөд энэ нь тэдний хүсэж байснаас өөр байсан. Бид бүгдээрээ дэлхий Бурхны үгийг сонсох дуртай байгаа гэдэгч үнэндээ бол бүгд сонсоход бэлэн биш байгаа. Библиэд сонсож байгаадаа анхаарлаа хандуул. Та ямар байдлаар хэмжинэ, тийм байдлаар хэмжигдэх бөгөөд илүү их нэмж өгөгдөх болно гэсэн. Өнөөдрийн хичээл үр тариа тархичийн тухай байсан. Үнэхээр чухал. Би таныг үгийг сайн судлаад өдөр бүр өөртөө хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол